Улаанбаатар хотын иргэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хотын хөгжлийг тодорхойлж байна. Улаанбаатар хотод народны бюджет буюу иргэдийн төсөв хөтөлбөр 4 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд хотын иргэдийн санаачлалаар нийт 175 нийгэмд ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэжээ. Тус төслийн хүрээнд 105 мянгаар улаанбаатарчууд санал хураалтанд оролцож, өөрсдийнхөө амьдрах орчноо сайжруулах үйл явцад шууд оролцсон нь иргэдийн идэх оролцооны жишг завгар болж байна. Энэхүү санаачлагын үндсэн зарчим нь хот тогтчлтын ажлуудыг зөвхөн ард иргэдийн сонголтын үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэсэн Улаанбаатар хотын захирагч Игорь Шутниковын байр суурьтай нийцэж байгаа юм. Иргэдийн сонголтоор бий болсон бүтээн байгуулалтын нэг тод жишээ бол гэр бүлийн амралтын хүрээнд сүндэрлсэн усан ориглуур юм. Эд шидийн мэд үзэсгэлэнтэй ориглуурыг үндэсний хээ агуулзар чимэж зөөлөн урсах усны хэмнэл 6 өнгөөр солорон гэлтгэнх нь Улаанбаатар хотын иргэдийн хүсэл оролцооны хүчээр бий болсон хотын шинэ өнгө төрхийг илтгэнэ. Ийм сайхан юм урд нь байгаагүй. Үнэхээр үзэсгэлэнтэй байна. Орой болохоор хотыг чимж сэтгэл татан болж хуурдаг шүү. Энэ сайхан дүр зургийг харж өдөр бүр баясах хүмүүсийг харахад атаархмаар санагдаж байна. Ирээдүйн хойчдод зориулсан бүтээн байгуулалтад сургуулиуд шинжлэгдэж байна. Энэ жил улаан үдийн иргэд ирээдүйнхээ төлөө бодолтой хандаж иргэдийн төсөв хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын тогтчлтыг онцгойлон сонгожээ. Жишээлбэл 33 дугаар дунд сургуульд бага ангийн сурагчдад шинэ тоглоомын талбай, 41 дугаар сургуульд олон жилийн турш илэгдэж аюултай болсон хуучин шатны оронд резинэн бүрээстэй шинэ шат суйрлуулсан нь сурагчдын аюулгүй байдлыг хангах чухал шийдэл болжээ. Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалт нь зөвхөн өнөөдөр бус ирээдүйд ч үн цэнтэй хөрөнгө болж байна. Манайх 1964 онд баригдсан сургууль юм. Эхнээсээ л энэ асуудал тулгамдсан байсан ч олон жилийн турш шийдэл түрээгүй. Харин энэ жил бүрэн шийдэгдлээ. Иргэдийн төсөв хөтөлбөрийн хүрээнд сурагчид, тамирчид, энгийн иргэд бүгд хөгжлийн шинэ боломжтой боллоо. 8 дугаар сургуулийн сурагчдад зориулан саадтай зам бүхий бэлтгэлийн талбай байгуулсан байна. Энд юнармейчүүд бэлтгэлээ базааж, бүс нутаг улсын тэмцээнд тэргүүлдэг гин. Жирдэва 21-ийн аад чанартай спорт талбай Лимонова гудамжинд шинэ явган зам баригдлаа. Милютина, Пушкина, Жуковскийн гудамжны уулзурт иргэд хотын захиргаа хамтран тогтчлт хийлээ. Хотынхан амьдрах орчноо сайжруулж, ирээдүйдээ бодтой хөрөнгө оруулсаар байна. Манай байрны орсон суугчид 3 дугаар сард зам барих саналаа өгсөн юм. Хотын болон төмөр замын дүүргийн захиргаа шийдвэр гаргаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Одоо бидний өсөлтийн дагуу их засварын ажил хийгдэж байна. Үүнд бид маш их баяртай байна. Иргэдийн төсөв хөтөлбөрийн хүрээнд 4 жилийн турш үргэлжилж буй бас нэгэн чухал бүтээн байгуулалт бол Лисогорская гудамжны ойролцоох талбай юм. Энд хиймэл зүлэгтэй хөл бөмбөгийн талбай байгуулж, баяр тэмдэглэх, үд дундын буудлага, арга хэмжээг жилбэр зохион байгуулах тусгай талбайг тогтжуулжээ. Иргэдийн санаачлалаар хотын шинэ ашигтай орчин бүрдсээр байна. Бидний тогтчлтын объектуудаар хийсэн аялал маань Жанаевын нэрэмжит хүрээлэнгээр өндөрлөнө. Оросын төрийн далбааны баярын өдөр энд гео хаалганы нээлт болно. Жилийн 4 улиралд ажиллагаараа энэ гео хаалга онцлогтой юм байна. Манай хүрээлэнгийн хувьд, манай восточны суурингийн хувьд энэ бол гайхамшиг. Эдгээр бүтээлүүдийг иргэд өөрсдөө санал өгч сонгосон. Тэд сонгож харин захиргаа хэрэгжүүлсэн. Ийхүү хотынхан өөрсдийн мөрөөдлийн хотыг бий болгож, инээдхөөр баяр баясгал, гайхалтай шинэ нээлтүүдээр дүүрэн орчин бүрдүүлж байна. Бид жил бүр 30 төсөл хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар 27 объектыг ашиглалтанд оруулаад байна. Үүнд манай гайхалтай гео хаалгач орно. Үлдсэн 3 объектыг удахгүй нээж хүлээлгүй өгөх болно. Харин эх жил дахин 30 объектыг төлөвлөсөн бөгөөд аль төслүүд хэрэгжихийг иргэд өөрсдөө сонгоно. Манай хотынхон санал өгч шийдэх болно. Гайхалтай шинэ нээлтүүд биднийг хүлээж байна. Улаанбаатар хотын ирээдүй ямар байх нь нийслэлийн иргэн бүрээс шалтгаална. Манайх эрт цагаас малчин айл, эртнээс саламат махан үндсэн хүнсэнд байсаар ирсэн. 10 минут хүрэхгүй хугацаа зарцуулна. Алдартай бурайд хоолыг гурил цэцгий ус гурваар бэлтгэдэг. Баярын өдрийг тохиолдуулан баг зэрэг давс нэмэгч боломжтой. Улс ордын энийг амархан хийчихнэ гэж боддог хамаатнууд бий. Чи хийж чадах уу гэж асуулаа. Үгүй гэж байна шүү. Ийм мастер класс байдгийг хараад ирлээ. Саламатын жорийг бурайдууд үеэс үедээ өвлүүлэн дамжуулж байна. Саламатыг чанаж дуусаад хөдөө
амьдарч байгаа бол 100хан дээр хэдхэн тусал тусааж орон гэрийн сахиусуудад зориулан өргөл өргөдөг. Харин хотод бол захилгаанд 100-нд тусааж болно. Сагаалган баярыг ухтан байгаль нуурын бүс нутгийн уугуул ард түмний төвд саламат хийх арга барилыг хүссэн бүхэнд зааж сургалаа. Мэргэжилтнүүд нарийн деталь нууц жороо дэлгэн үзүүлсэн юм. Саламатыг тавглаж идэхээс гадна талхан дээр түрхэж ногоон цайгаар даруулан ууж болно. Эртнээс нааш саламат нь цагаан эдэний бэлэг тэмдэг хэмээгдэж зөвхөн хүндтэй онцгой зочдод зориулан өргөн барьдаг байжээ. За ингээд саламат бэлэн боллоо. Түүхэн тэмдэглэгдэн үлдээснээр энэ цагаалгыг Чингис хааны дуртай зоог байсан гэх бөгөөд өөрөө ч бэлтгэн хийх дуртай байсан гэдэг. Харамсалтай нь тэрхүү цагаалгыг амсах хувь надад оногдоогүй ч одоо амталж үзээд миний амтлах мэдрэмж их хаантай таарч байсхийг шалгая. Үнэхээр амттай юм. Цагаалганаар заавал хийж амсч үзхийг зөвлөж байна. Саламат бол бурайд монголчуудын баярын ширээний чимэг гол зоогуудын нэг юм а. Энэ нь цагаан сарын бэлэгдэл болсон хоолнуудын нэг бөгөөд жил бүрийн адил эрхүү мужид өргөн тэмдэглэх нь дамжиггүй. Төв талбайд ёохор бүжиглэж мастер класс зохион байгуулагдана. Мөн хүүхэд залуучуудын театрт улаал задуу бүжгэн чуулган тоглолт болох юм. Энэ бол маш чухал баяр. Учир нь энэ өдөр хүн өөрөө болон байгаль дэлхий шинжлэгддэг билээ. Энэ баярын үеэр заавал айл хэсэж бэлэг солилцсон харилцан сайн сайхныг ерөөх хүчтэй юм. Баяр бүтэн сарын турш үргэлжилдэг тул энэ хугацаанд бие биедээ аз жаргал, элбэг хангалуун амьдрал хүсэх нь чухал юм а. Баяр бүтэн сарын турш өргөн дэлгэр тэмдэглэгдэнэ. 3 дугаар сарын 9-нд Усть-Ординск тусганд Бурайдын өвлийн наадга зохион байгуулагдана. Харин энэ сарын 20-нд цагаан сарын гэгээ хэмэх тоглолт хөгжмийн театрт болох гэж байна. Жинхэнэ нөхөд зовлон бэрхшээлд танигддаг гэдэг үг манай Монголтой олон жилийн туршид тогтоосон бат бөх харилцааг илэрхийлнэ. Энэ нь мөн Монголын ард түмэн бүхнийг фронтод бүхнийг ялалтын төлөө үзэсгэлэнгийн гол сэдэв болж байна. Энэ үзэсгэлэн явуулын хэлбэрээр зохион байгуулагдаж Орос даяар төлөвлөгдөх болно. Хамгийн түрүүнд эрхүү хот хүлээн авч байна. Учир нь авгаа эх орны дайны үеэр Монгол улсаас зүйлс социалист бүгд найрамд холбоот улс хүрэгдэж байсан тусламжийн цувануудыг хамгийн түрүүнд хүлээн авч байсан хот нь эрхүү хот юм а. Хүндтгэлийн нээлтийн ёслол дайны үеийн дуу хөгжмийн гişиг дор болж баярын ур амьсгалыг улам бүр тодтоглоо. Арга хэмжээнд хоёр улсын төлөөлөгчид болон хүндэт зочид хүрэлцэн иржээ. Агуу эх орны дайн эхэлсэн даруй Монгол улс зөвлөлт талбайд улсын талд тууштай зогсож улаан аримд тусламж үзүүлэх олон нийтийн хөдөлгөөнийг хүрнүүлсэн юм. Үдсэглэн Монгол улс дайны жилүүдэд үзүүлсэн хүчирхэг дэмжлэгийг тод томруулаар харуулж байна. Монголчууд хүмүүнлэгийн тусламж болгон хүнс хувцсыг цуваагаар нийлгээж улаан армийн цэргүүдэд хүргэж байлаа. Түүнчлэн хөршин унлагын болон ачааны морьд өгсөн нь тэсвэр хатуучлаараа улаан армийнхныг гайхшруулж байсан юм. Монголчууд зөвхөн хүнс хувцас төдийгүй цэргийн техникч хандилж байв. Тэд революционная Монголия танкын цувааг фронтод илгээж мөн 12 сөнөөгч онгоц бүхий Монгольские Арарат агаарын эскадр бэлгэлсэн. Энэ бүхэн нь монголчууд хүнд цаг үед зөвлөлтийн ард түмэнд сэтгэл зүрхнээсээ тусалж байсны тод илрэл юм. Харин зөвлөлт толгойд улсч хариуд нь нөхөрсөг сэтгэлээр хандаж тусламжийн гараа сунгасан билээ. 1936 онд Монгол Оросын хооронд харилцан туслалцах гэрээ байгуулагдсан. Тухайн үед Монголыг бүгд найрамдах Монгол ард улс гэж нэрлэж байсан. Зөвлөлт бод улс энэ гэрээнд заасан амлалтаа тууштай биелүүлж хэрэв 3 дагч итгээд бүгд найрамдах Монгол ард улсад халдвал өөрийн улс шиг хамгаалан туслах болно гэж мэдэгдэж байсан. Үүний бодит баталгаа нь 1939 онд манай улсын зүүн хилийн бүсд болсон халах голдох тулалдаан байлаа. Тэр үеэс л хоёр улс нийтлэг дайсныхаа эсрэг хүчээ нэгтгэн ялалтын төлөө хамтдаа тэмцсэн билээ. Энэхүү үзэсгэлэн инрэл нөхөрлөлийн энэ үнд дурсамжийг хойч үедээ уламжлуулан үлдээх нь ямар чухал болохыг сануулж байна. Үзэсгэлэнгийн самбарууд дээрх дэлгэрэнгүй мэдээлэл монгол хэлээр бичигдсэн бөгөөд QR кодыг ашиглан орос хэл дээрх цахим сэтгүүлд хандах боломжтой. Энэ үзэсгэлэн эрхүү хотод бүтэн сарын турш ажиллах тул амжиж үзэхийг уриалж байна. Учир нь бидний өнгөрсөн түүхийг мэдээлгүйгээр ирээдүйг бүтээн байгуулах боломжгүй гэдэг нь хэндэж тодорхойлээ.
Өнөөдөр энд ердөө 17 оюутан суралцж байна. Тэд Агийн академид улсын өнцөг бүлэн бураас иржээ. Тухайлбал Ольга Громова энэ сургуульд 2 дахь жилдээ төвдгөл буддийн уран зургийг судлаж байна. Тэрээр анхны боловсролоо Санкт Петербург дахь Штиглицийн нэрэмжит урлагийн академид эзэмшжээ. Би Оросд ийм сургалтын байгууллага байдаг гэж мэддэггүй байсан. Зөвхөн энэтхэг рүү л явах боломжтой гэж боддог байлаа. Гэхдээ энэтхэг явна гэж бодож байсан чгүй л дээ. Харин академи төгссөн нэгэн бүсгүйтэй танилцаад яриаг нь сонсоод хөөх гэж уулга алдсан шүү. Ингээд туршаад үзье гэд ирсэн. Үзэж танилцаад бүх зүйл надад маш их таалагдсан тул энд үлдэхээр шийдсэн. Буддийн уран зураг бол төвчээр нарийн ур чадвар шаардсан онцгой урлагийн төрөл юм. Учир нь бүх шугам дүрсийг гараар нямбаалан зурдаг бөгөөд ганц зураг бүтээхэд хэдэн өдөр заримдаа бүтэн 7 хоног зарцуулдаг. Зураачид тод өнгө хамгийн гол нь урт удаа хадгалагдах бүтээл төрөхын тулд тусгай будгууд ашигладаг юм. Эдгээр нь эрдэс болон металл агуулсан байгалийн будаг байдаг. Европын уран зургийн урлагт голчлон концепц бүтээх, хурдан үр дүнд хүрэх, үзэгчдэд сэтгэгдэл, эмоц төрүүлэхийг чухалчилдаг. Харин энд өөр зарчим үйлчлэнэ. Юуны түрүүнд яг так хуулбарлах, шугамын наривчлал, техникүүдийн төгс байдал чухал ач холбогдолтой. Шугамын бүрэн төгс алдаагүй байх нь хамгийн чухал зүйл юм. Сургалт 4 жилийн хугацаатай боловч академийн нэг онцлог хичээлийн хуваарийг өөрийн боломжид тохируулан зохицуулах боломжтой юм. Хамгийн гол нь хичээлээ таслахгүй тууштай суралцах нь чухал. Сонирхолтой нь зарим оюутнууд энэ академид анхны дээд боловсролоо эзэмшиж байгаа аж. Ээж аваа хоёр буддын шашинтай хүмүүс юм аа. Тиймээс багаасаа буддын талаар олон зүйл сонсож өссөн. Сургуулаа төгсөхдөө цаашид хаана суралцахаа бодох хэрэгтэй болсон үед ээж маань дацанд суралцахыг санал болгосон юм. Суралцаад лам болж ирээдүйд дуган барих чинь билүү эсвэл нэгэн цагт сурга босгоно гэж хэлж байлаа. Ээж минь эмчилгээний ур чадвартай эмийн ургамал ханд бэлт хүмүүс тусалдаг. Буддийн шашны талаар илүү их мэдхийг хүсвч албан ёсны боловсрол эзэмшихээр төлөвлөөгүй хүмүүс зориулан академиас хэд хэдэн үнгүй сургалт эхлүүлжээ. Эдгээр нь үр байгалийн хязгаарын хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа юм. Сонирхсан хүн бүр түүхийн лекцүүдэд сууж эсвэл практик сургалтад хамрагдах боломжтой бөгөөд ямар ч үн төлбөргүй юм. Манай академи оюутан суралцагчдад зориулсан төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг. Тухайлбал гоёл чимэглэлийн ойдол заадаг мэргэжилтэн энд ажиллаж байна. Мөн дорны эрүүл мэндийн цэгүүн тасгалын сургалт, бүс нутгийн соёлын хичээлүүдийн хүрээнд Эрдэнэ Монгол бичгийн сургалтууд ч ордог. Түүнчлэн академид төвдгөл уран бичлэг, эмийн ургамал, түүж, фито цай бэлтгэх үр байгалийн татсангуудын түүхийн талаарх тусгай сургалтууд зохион байгуулагддаг. Эдгээр сургалтад насны болон шашны ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Сургалтын нийт хугацаа 36 цаг үргэлжилнэ. Норжима Цэрэндашиева амьдралынхаа ихэнх цагийг ангаах ухаан зориулсан ч залуу байхасаа оёдлын урлагт татагдж ирсэн нь сэтгэлээс нь огт салдаггүй байжээ. Эцэст нь 5 жилийн өмнө тэрээр өөрийн оёдлын газар нээх зоригтой шийдвэр гаргасан байна. Анх ердөө 3-50 даавуу энгийн загваруудтай эхэлж байсан бол удалгүй захиалга ирж эхэлжээ. Тухайлбал нэгэн гэр бүл түүнээс Милан буюу ихэр хүүхдүүдийн анхны төрсөн өдрийн баяр зориулан хувцас урлаж өгөхийг хүссэн байна. Би хантаач ойж үзэхээр зориулсан. Өнөр бүл байлаа. Аав ээжд нь өөр ойдлчид хувцас ойж өгсөн бол би ихэр хүүгүүдэд нь хантаа зурлаж өгсөн. Ингэснээр аажмаар уламжлалт хувцас ойж суран үндэсний хувцас урлах ур чадвараа хөгжүүлсэн. Туршлага суусны дараа Норжима Цэрэндашиева үндэсний хувцасны ойдлын уламжлалыг судалж эхэлжээ. Урайдууд нүүдэлчин ард түмэн хувцасны тавтуух хэрэгцээтэй байдал нэн тэргүүн тавигддаг. Тухайлбал эмэгтэй, эрэгтэй хувцасны загвар хийж хоорондоо эрс ялгаатай байдаг. Татахан гэж нэрлэгддэг энэ деталь нь жирэмсэн үед эцсийг доктортой байлгаж хамгаалах зорилттой. Энэ нь эмэгтэй хүний биед тав тухыг хангаж дэмжлэг үзүүлдэг юм. Харин сул ханцуун гарын хөдөлгөөнийг хязгаарлахгүй чөлөөтэй байх боломжийг бүрдүүлдэг. Мөн баруун талын загвар нь морь унаж явахдаа хүүхдэд хооллох боломжийг олгодог. Энэ нарийн хийцэн Брэдийн уламжлалт хувцас ямар бодлого зорилттой бүтээгддгийг харуулж байна. Үндэсний хувцас бүрийг уламжлал чанд мөрдөн уралдаг. Тухайлбал эрэгтэй хувцасны энгэр дээр заавал 3 өнгийн ойдол байх ёстой. Эдгээр нь тэнгэр, газар, галыг бэлэгддэг. Бүр товч болон түүний байрлал хүртэл онцгой утга учиртай. Эрэгтэй дээлэн зөвхөн 6 товч байх ёстой бөгөөд эртнээс уламжлагдан ирсэн хатуу дүрмтэй юм.
Эхний товч хоолой дээр барилдаг бөгөөд хишиг мөнө буюу хишиг буянг бэлэгддэг. Хоёр дахь товч энэ хоёр товчийг эрэгтэй хувцсны ингэрт байрлуулдаг бөгөөд үр хүүхдийг бэлэгддэг. Гурав дахь нь суганд байрладгийн цизоринг гэж нэрлэдэг бөгөөд элбэг хангалуун байдал сайн сайхан амьдралын бэлэгдэл юм. Сүүлийн хоёр товч хувцсны доод хэсэгт 28 орчим насны өндөрт оёгддог бөгөөд үүнийг ухрамайлаа гэж нэрлэнэ. Ухрамл гэдэг нь мал аж ахуй, эд хөрөнгө, бурайдын уламжлалт аж ахуйг илэрхийлдэг. Энэ бүх товч тэдгээрийн байрлал нь эрдэнэс уламжлагдан ирсэн бэлэгдэлтэй бөгөөд зөвхөн гоё чимэглэл бус эзнээ хамгаалах атгуу агавладаг юм. Эрэгтэй хувцсанд халаас байхгүй түгээмэл үзэгдэл байсан тул 4 метрийн урттай бүс хувцсны хамгийн чухал элементүүдийн нэг байв. Энэ бүсийг зангидахдаа янз бүрийн зүйл хадгалах, авч явах боломжтой нуглаас давхаргыг үүсгэдэг байжээ. Ингэснээр зөвхөн гоёлын зориулалттай бус өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг авч явах, хадгалах чухал үүрэг гүйцэтгэдэг байж. Бүсээ ороож зангидвал бүрэн бүтэн халаас шиг ашиглах боломжтой болдог. Энэ хэсэгт аяга, тамхины ууд, жижиг хэрэглэлүүд зэрэг өдөр тутмын эд зүйлсийг хадгалах боломжтой. Зарим тохиолдолд бага насны хүүхдийг бүсээрээ ороож дотор нь суулгаж дулаацуулгач боломжтой. Энэ нь зөвхөн хувцсны нэг хэсэг бус нүүдэлчин амьдралын онцгой ухаалаг шийдэл байсныг харуулж байна. Бүсэнд зөвхөн ахуйн хэрэглэл төдийгүй зэвсэг галаасаа хэрэгсэл хүртэл тогтоодог байжээ. Харин зуны болон үлийн малгай дээрх шанхны унжлага нь нарны туяаг бэлэгддэг байна. Үндэсний хувцас нь тухайн хүний нийгмийн байдал, гэр бүлийн хөрөнгө чинээгч илэрхийлэх боломжтой байжээ. Жишээлбэл чинээлэг бурайдууд баярын үеэр хувцлалдаа хувь, оюу зэрэг үнд чулуу шигтэгдэг байв. Иймд норжмаа Цэрэндашиева үндэсний хувцас бол зөвхөн өмсгөл төдий зүйл бус. Ард түмний соёлын салшгүй хэсэг, тэмдэгт хэл хэмээн үздэг. Тиймээс энэ өв соёлыг хойч үедээ дамжуулан өвлүүлэх нь чухал гэж тэрээр итгэлтэй ярьж байна. Эльмэн нуурын тулалдаа 1943 оны 2 дугаар сарын 23-нд болсон бөгөөд энэ үеэр Старая Русса хотыг чөлөөлөх тулалдаанд 19 дугаар тусгай цанын бригадын бүрэлдэхүүнөөсөн 600 гаруй якутайчин нэрлэхээр амир өгсөн юм. Агуу их орны дайны түүхэнд энэ тулалдаа хамгийн их цус урсан тулаануудын нэг хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энэ бол авгаа их орны дайны түүхэнд хамгийн эмгэнэлт хуудсуудын нэг юм. Уг байлдааны ажиллагаа амжилтгүй болж олон хүн амь үргэцсэн. Анх 1800 хүний бүрэлдэхүүнтэй байсан бригадын 900 гаруй цэрэг нь энэ тулдаанд амь ирсдэж тэндээ үрдүүлсэн. Почти 900 с лишним остались там навсегда. Агуу ялалтын 80 жилийн ойг ухтан цэргийн түүхэн сэргээн босголтын багийнхан энэ удаа үйл явдлын өрнөлийг баг зэрэг өөрчилжээ. Түүхэн бодит байдал дээр уг ажиллагаа амжилт олоогүй боловч өнөөдрийн сэргээн тоглолтод улаан арим ялалт байгуулж дайсанд цохилт өгч буйгаар дүрслэгдэж байна. Энэ нь түүхэн үннийг говьуулах бус харин дэлхийн 2 дугаар дайны эцсийн үр дүн фашизмын бүрэн яллагдлыг онцлон харуулах зорилготой ажээ. Миний мэдж байгаа зохион байгуулагч сэргээн тоглолтын төсөлийг өөрчлөхөөр шийдсэн. Учир нь энэ жил бид ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд ийм түүхэн сэргээн босголтод тодорхой хэмжээнд уран сайхны тайлбар, нөхцөл шийдэл оролцох нь зүй ёсны хэрэг юм. Энэ бүхнийг бэлэгдлийн утгатай болгохыг хүссэн юм. Бид ямар ч нөхцөлд ялалт байгуулсан шүү дээ. Бидний сэргээн тоглолтоороо Орос бол агуу улс бид эцсийн эцэст ялсан гэдгийг харуулахыг зорьсон. Сэргээн тоглолтын түүхэн үйл явдлын шууд оролцогчид нь Юнармын залуус байлаа. Тэд Алдаан хотод зохион байгуулагдсан бүс хоорондын цугларалтад оролцохоор ирсэн бөгөөд дайсны шуудууг мөр зэрэгцэн давж хамгаалалт байгуулан тулдах зурагт оролцов. Алдаан, Нерюнгри, Хандига, Благовещенск, Владивосток зэрэг хотуудаас нийт 130 гаруй сурагч энэ үйл ажиллагаанд нэгдсэн. Тэдний дунд санамсаргүйгээр Бистях тусганы төмөр замын тусгай ангийн сурагчид багтаж, Якутийн төмөр замын мэргэжил сонголт экспедицийн хүрээнд Алдаан хотод байрлаж байхдаа энэхүү сэргээн тоглолтод оролцох боломжтой болжээ. Үнэхээр сэтгэл хөдлөм. Хүүхдүүд ийм өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцохдоо маш их баяртай байна. Ийм боломж олгосонд талархал илэрхийлье. Дайсан бут цохигдож ялалт биднийх болно. Энэ үнэн өнгөрсөн түүхэнд ч тийм байсан. Одоо ч тийм. Ирээдүйд ч мөнхөд тийм байх болно. Александр Невскийн хин манаа зүгийлд барин ирнэ тэр элднээсээ мөхнө гэх зарчим үе дамжин уламжлагдсан ирсээр байгаа бөгөөд энэ нь Оросын агуу их улс олон үндэстний ард түмнийг өнөө хүртэл тодорхойлсон хэвээрээ байна.
Ван Сюдань развивает... Ван Сюдан өөрийн бизнесээ EU олон улсын худалдааны төвд хөгжүүлж байна. 10 хоногийн өмнөөс тэрээр хиймэл оюун ухаан суурилсан видео контент бүтээж, бүтээгдэхүүнээ сурталчлах шинэ арга барил нэвтрүүлжээ. Өнөө үед хиймэл оюун ухааны технологиг сурталчилгаа, маркетинг, олон нийтийн сүлжээнд их бизнесийн өсөлтөд ашиглах нь хятадын бизнес эрхлэгчдийн дунд улам бүр түгээмэл болж байна. китайских предпринимателей. Өнгөрсөн жил би видео контент бүтээх талаар ихэд санаа зовж байсан. Гэвч энэ жил шинэ арга барил туршиж үзэхээр шийдээд видео хийх нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлголоо. Хиймэл оюун ухаантай програм хангамж нь ердөө түлхүүрийг оруулснаар мэрэгжлийн түвшний видео бэлдэж чаддаг юм байна. ИИ сегодня... Өнөөдөр хиймэл оюун ухааныг зөвхөн бичлэг бүтээхэд бус шууд амжуулалт хийх, олон улсын захим худалдааг өргөжүүлэх зэрэг олон салбарт өргөн ашиглаж байна. Жишээ нь Сава баглаа бодол үйлдвэрлэх компаниудын ажилтнуудад хиймэл оюун ухаан гадаад харилцагчдтай харилцах орчуулагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна нарийн алгоритмууд хэрэглэгчдийн захиалга, сонирхлыг наривчлан шинжлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулж борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалж байна. Уровень обслуживания. Манай ашиглаж буй програм хангамж хэрэглэгчдийн мессежийг уншиж ойлгох чадвартай. Энэ өргөн цар хүрээтэй хэлний загварт суурилсан тул мессежийн утга агуулгыг таньж хэрэглэгчийн санаа зорилгыг тодорхойлдог. Ингэснээр үр дүн нь байгалийн бодиттой харилцаа мэт харагддаг байхгүй юу? Новые полезные... EU олон улсын худалдааны төв China Goods.com нэртэй захин платформд шинэ ашигтай хиймэл оюун ухааны үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэхүү үйлчил нь Хятадд эрчимтэй төвж буй DeepSeek нэртэй ухаалаг үйлчилгээг даган өргөжөж байгаа ажээ. China Goods баг тасралтгүй загвар сайжруулалт хийж, нэмэлт мэдээлэл цуглуулах, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн мэдээллийн санг шинжлэх ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Бид Хятадын шинжлэлийн дараахан DeepSeek системд холбогдсон. Энэ хугацаанд хэд хэдэн тохируулах боломжтой аппликейшн туршиж үзсэн. Үр дүнгээс харахад DeepSeek нь тодорхой даалгавруудыг бусад томоохон загваруудаас илүү үр дүнтэй гүйцэтгэж байна. Предприниматели... Бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар DeepSeek системд холбогдсноор видео бүтээгтэй холбоотой зардал 90% буурч, олон хэл дээрх хариултын наривчлал 90% хүрэн, олон улсын худалдааны маргааны тоо 40% багасжээ. Энэ үр дүн нь хиймэл оюун ухаан, худалдаа, бизнесийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, хялбар зардал багатай болгоход томоохон нөлөө үзүүлж байгаа нь илэрхийлэл юм а. на 40%. Уин Сиржиан.